За, орой минь манайхаа. За, улсын анги дэвш шалгалын тестүүдийг эхнээс нь ирсэн ганц нэг тестийг ийм л оюуны тусламжтай шалгаж үзлээ. За, ингээд үр дүнг та бүхэн хуваалцъя. Тэгэхээр манайхан өөрсдөө хийсэн тестүүдийг яг энэ алхмын дагуу шалгаад блупринттэйгээ холбоод байх ёстой шүү. Одоо засан сайжруулах шаардлага. Тэгэхгүй бид нар дандаа ийм юу гэдгийг Блумын таксономын нөгөө дөнгөж сэргийн санах ойлгох түвшний даалгаврууд дийлэхгүй гэсэн. За ингээд энэ шалгалтын материалын онол болон асуултын зөв хариу зөв бурууг шалгаж өгнө үү. За ингээд Word дээр хийсэн юугаар оруулчихж байгаа. Тест оруулсан. За ингээд англиар хариулаад харин монголоор хариулна. За ингээд ийм хариулт өгсөн байна. Монгол хэлээр хариул шалгалтын материалын онолын үднэс бол асуулт хариулт зөв бурууг шалгалаа. За ерөнхий ажиглалтнаа. За 25 асуултаа нийт 30 оноо. Хариултын дэлгүүр нь хариу өгсөн хүсэлтэд асуулт өгөгдсөн. Асуулт бүр зөв хариулт оноог заасан. За ингээд шинжилсэн байна. Асуулт бүрээр шинжилсэн байна. За отжилт ба түүний нөлөө. За ингээд нөхөх тий 3 цаг нөлөөгөр хүн амын хэд төлөв агарын болон өрсний бохирдолд төгжрөл бий болдог. За хариултын сонголт нь A B C D гэдэг ингээд байна. Өгөгдсөн хариулт нь A зөв хариулт. За шинжилгээ нь болохоор хотчлолт нь хүн амын од суурин газар төвлөрөх үйл явц бөгөөд агаар өрсний бохирдол. За ингээ зөв хариулт нь бол зөв байна. Онлын зөв байдал гэхээр асуултанд тодорхой бөгөөд нийгэм судлалын стандарт ойлголттой нийцэж байна гэж. За ингээд одоо бүх 25 тест. За магадгүй 20 тест 25 тестийг чи ингээд бүгдийг асуулт болгоноор ячиж байгаа. Одоо задлан шийдлээд ингээ гараад ирчих. За 22. За ингээд ерөнхий дүгнэлт өгсөн баг. За зөв асуулт хариулт нь бол ийм юм байна. За алдаатай асуултууд нь асуулт 3 дээр байна. Сонголтууд нь нийгмийн солилцооны онол байх ёстой байсан ч байхгүй байна. Тэгээ C буюу органик нэгдэл гэдэг юм буруу хариулт байна. За асуулт болоод орно орхины хөндийг байгалийн өвөг тэмдэглэсэн. Буруу тэмдэглэсэн. Зөв хариулт нь B байх ёстой, D биш ээ. За гэхдээ энэ дээр бол манайхан мэрэгжлийн үүднээс бас хандаарай. За магадгүй энэ химэл оюун маань өөрөө алдчихж болно. Гэхдээ одоо өөрийнхөө хийсэн зүйлийг хөндлөнгөөс нь ингээд юу яавал одоо шалгуулвал их зүгээр байдаг. За ингээд онлын хувьд ингээд шалгуулчих. За дараа нь эдгээр даалгаврыг Блумын таксономын зүгээс ангилбал аль түвшний даалгавар болохыг тодорхойлж өгнө үү. За ингээд асуултаа асуучлаа. За ингээд юу гарна? Одоо асуулт болгоноор гараад ирсэн. За ингээд ерөнхий дүгнэлтээр бол санах түвшний асуулт 10 асуулт, ойлгох түвшний асуулт 13 асуулт, хэрэглэх түвшний 1 асуулт, шинжлэх түвшний 1 асуулт, үнэлэх түвшний огт даалгавар. За ингээд ч нөгөө бидний блупринтээр доод ирэмбийн даалгаврууд нь бага. За хэрэглэх түвшний, шинжлэх түвшний даалгаврууд нь арай их хөвгөлтэй. За ингээд гараад ирж. За шалгалтын асуултуудын дийлэнх нь санах болгон ойлгох түвшинд хамаарч байна гэсэн. За тэгвэл одоо блупринтер ч юу нэг ингэж байна. Мэдлэг ойлголт чадвар хэрэглэх гэсэн 3 түвшинд хуваацсан. Тэгвэл дахиад энэ дээр асуулт асууч. Тэгвэл үүнийг мэдлэг ойлголт чадвар хэрэглэх гэсэн 3 түвшинд хувааж үзвэл ямар үр дүн гарахаар байна гэдэг асууж. За тэгэнгүүт энэ бол нөгөө Блумын таксономын хялбаршуулсан түвшин байна гэдэг ингээд хариулж. За ерөнхий дүгнэлтийг шууд уншиж. За 3 түвшинд хуваасан үр дүнгээр бол мэдлэг шалгасан 11 асуулт, ойлголт шалгасан 12 асуулт, чадвар хэрэглээ шалгасан ердөө 2 асуулт. Тэгээ нөгөө блупринтээс нь шал өөр үр дүн гараад ирчих. За ингээд шалгалтын 44% сурагчдаас баримт нэр томьёо тодорхойлтыг санаж хуулбарлахыг шаардсан. Үндсэн мэдлэг шалгалтыг харуулна гэдэг. За ингээд энэ шалгалтанд голчлон мэдлэг бол ойлголт түвшний даалгавруудаас бүрдсэн гэдэг. За тэгэхээр хамгийн сүүлд яаж өгнө гэхээр яг энэ агуулгыг алдагдуулахгүйгээр мэдлэг болон ойлголтыг шалгасан 6 өөрөөр хэлбэл блупринт дээр байгаа даалгаврынхаа тогшуу заага өгч. Чадвар шалгасан 12, хэрэглээ шалгасан 7 асуулттай тест болгон засан сайжруулж өгнө. За ингээд промпт буюу одоо командтай ингээд өгөхөр
Нийт асуултын тоо 25 байна. Мэдлэг ойлгох шалгасан 6 асуулт байна. Чадвар шалгасан 12 асуулт байна. 1.5 оноотой. Хэрэглээ шалгасан 7 асуулт байна. 1 оноотой. Ингээд нийт 30 оноотой байна гэх. За ингээд алдааны засварыг органик нэгдэл гэдэг нийгмийн солилцооны онол болгох заслаа. Байгалийн өв гэдгийг соёлын өв болгох заслаа. За төвшний тохируулга юм байна. За ингээд хажуу талд нь дахиж нэг шинэ цонх нэг дээр ингээд асуултуудыг чинь гаргаад өгч. За ингээд мэдлэг шалгасан 3 асуулт нь юм байна. Ойлголт шалгасан 3 асуулт нь юм байна. Чадвар шалгасан 12 асуулт нь юм байна. За ингээд хэрэглээ шалгасан 7 асуулт нь юм. Ингээд хатарч. За ингээд эцсийн дүгнэлт нь болохоор 3 түвшин дугаас үр дүн ийм юм байна. За мэдлэгийн түвшний ийм асуулт. Энэ чинь нөгөө түрүүний хэсэг явж штэ. За ингээд энгийн баримт нэр томьёо хугацааг санаж таних. 1-ээс 3 дугаар асуулт ойлголтыг тайлбарлах холбох 4-ээс 6 дугаар асуулт мэдээллийг задлан шинжлэх ангиллыг харьцуулах 7-оос 18 дугаар асуулт тооцоолол хослолцсон асуулт шинэ нөхцөлд хэрэглэх нь 19-ээс ордог. За ингэжээж манай блупринтийн дагуу анги дэвших шалгалт маань гарч ирж байна. Тэгэхээр шалгалтын асуулт бэлдэж байгаа бүх багш нар яг энэ дарааллын дагуу grok.com дээр за Google-ийнхаа бүртгэлийг ашиглаад өөрсдийнх нь шалгалт бүрийг ингэж засан сайжруулж ирүүлнэ. Түүнээс бид нар одоо шууд яг ингээд энэ асуултуудыг чи хараад за энэ мэдлэг ойлголтын түвшний даалгавраар ингээд ялгачих чадвар болов бид нар суугаа. Тийм учраас нэмэлтээр ингээд хийм ловиныг ашиглаад хэвлээ. Хийсэн тестүүд засан сайжруулаад ингээд агуулга өгөөд эсвэл шин тест хийлгээд ингээд явж болохоор биш. За ингээд амжилт бишээ. Ерөнхийдөө 4 дахь гэд бүх хариултууд аваад 4 дахь 5 дахь гэхэд шалгалтын материалууд аваад 4 дахь 5 дахьд бол хэвлэх үйл ажиллагаа явагдана. За ингээд амжилт бишээ.